Монгол улсын 21 аймгийн 200 гаруй сумдас салбар ороогоо байгуулсан амлалтны ард түмний холбоо засгийн газрын мөрийн хөтөлбөрт 9 санал нэмж тусгуулах талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Энэ саналуудаа бэлэгдлийг бодож ерөөлийн 9 санал гэж холбооны гишүүд тодтогдож байгаа юм байна. Амлалтны ард түмний холбооноос Алтан уягийн засгийн газар төрүүлж байгаа ерөөлийн 9 саналыг хүлээн авна гэдэгт итгэлтэй байгаагаа холбооны тэргүүлэгч гишүүд хэвлэлийн байгууллагынхаа өмнө мэдгдсэн юм а. Хэрвээ бидний санал засгийн газрын мөрийн хөтөлбөр тусгагдаж чадах юм бол манай холбооны нийт гишүүд дэмжигчид шинээр байгуулагдсан засгийн газрыг үнэхээр шинжлэлийн засгийн газар муу юм а гэдгийг хүлээн зөвшөөрч хамтран ажиллах болно гэдгийг мэдгдлээ. Засгийн газар төрүүлж байгаа 9 саналд оюу толгойн гэрээг шинжлэх асуудал ч мөн багтаж байгаа юм а. Монголын баялагын гадныхын хяналтгүй чөлмөх боловсрол олгосон оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээг иргэн харж хоёр тал харилцан ашигтай байхаар өөрчлөлт шинжилж Монгол хүн баялагтай эзэн суух боловсролыг хууль эрх зүйн хүрээнд бий болгох. 2. Монгол орны байгалийн үн тойлог болсон хангаан бүсэд ашиг малтал олборлохын хуулиар хоригдж байгалийн унган төрхийг хэвээр нь хадгалан аялал жуулчлалын бүс болгон хөгжүүл. 3. Засгийн бүх эрх ард түмний гарсан гэсэн үндсэн хууль туссан арчлын цөм үдэл санаад амьдрал бодитойгоор хэрэгжүүлж иргэд зөвхөн дараа сонгох хэлбэрээр биш боломжит бүхий хэлбэрээр төрийн үйл ажиллагаанд шууд оролцдог байх боловсрол хууль эрх зүйн шинжилгээ хүрээнд хийх. Ерөөсөө бид нэг ардчлал хүний эрх ярьдаг гэсэн яс юм дээр бол ардчлал хүний эрх тэгээд төр засгийн ил тод байдал нээлттэй байх байдал юм бүхэн бол хүмүүдмэл байдаг. Би танаас зүгээр нэг энгийн жишээ хэлье. Хөдөө орон нутагт одоо энэ иргэний нийгмийн байгууллага төрийн бус байгууллагыг одоо байгуулж ажиллая гэж бодоход ерөөс бичдэггүй. Ямар ч байсан амлалтны ард түмний холбоонд харьяалагдж байгаа 5-6 гишүүн шинээр байгуулагдсан улсын хурлд судал авсан тиймээс бид холбооныхоо нийт гишүүдийн эрх ашиг Монгол улсын газар шорооны төлөө хамтарч ажиллах болно гэдгийг гишүүн Батцогт уянганаар мэдгдсэн. Мөн энэ ондоо багтан Монгол улсын нийт 330 суманд амлалтны ард түмний холбооныхоо салбар хороодыг байгуулан ажиллаж үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлнэ гэдгийг мэдгдлээ. Эцэст нь дуулахад тун удахгүй амлалтны ард түмний холбоо нэрээ өөрчилж ард түмний холбоо болох юм байна. Мэдээлэл Эрдэнэ 2 20 дахь нөр бэлтгэлээ.